За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ камерч ямар гэчөнгөтэй болоод байна. Тэгээ бүгдэнд нь өдрийн мэндүүд, өглөөний мэнд, орой мэнд. Тэгээд ам, энэ удаа бас нэг байнга бодож явдаг юмныхаа талаар, эмзэглэж явдаг юмныхаа талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд манай одоо ингээ гадаад зөндөө л одоо үед бол бүр ингээл гадаадд амьдардаг гэр бүлөө зөндөө их болсон. Тэгээд нөгөө хүүхдүүд нь ингээд яг айл хэлээр хэлд орох уу, ингээл багаас нь хэлд орохт нь ингээд яах вэ ийх үү гэж санаа зовдөг эцэг эхчүүд зөндөө байдаг. Тэгээд юуны хувьд бол миний хувьд бол анхнаасаа л монголоор нь ярьсан. Тэгээд монгол хүүхдүүд юм чи монгол хэлээрээ ярих ёстой гэдэг үгээрээ анхнаасаа монгол хэлээр ярьсан. Дараа нь сургуульд орвол ингүүл тэнгүүл яана гэж юусэн айгаагүй. Тэр нь ч бас азтай л байсан байлээ. Одоо зарим эцэг эхчүүд хүүрхээ одоо нөгөө хүүхдүүдээ ингээд монгол хэлээр хэлд оруулах юм бол цэцэрлэг сургуульд орохороо бас ахаад нөгөө хэлээ сурах гэж ядарна одоо болохгүй хэцүү байх гэд шууд одоо амьдарж байгаа орныхаа хэлээр оруулах магадлал бас их байгаад байдаг. Ерөөсөө тэгэх шаардлага байхгүй, санаа зовх юм байхгүй гэж хэлмээрээ хүүхдүүд бол яг л нэг парампушиг одоо үеэр хэлэхэд шпонж шиг нөгөө ус одоо нөгөө айгуугаагч ингээл ус мусаа ер нь гэдэг бас гоё сай ус шүүдэг ус шингээдэг альчуур шиг ингээл бүхэл мэдээллийг аюу гоё шингээд сайн авдаг. Ямар ч хэлээр ярих, ямар ч хэл сурах боломжтой, ямар ч юм сурах боломжтой байдаг. Тэгэхээр тэр нь санаа зовоолтгүй зүгээр л монгол хүүхдүүд бол монголоор ярих хэвээр гих юугээрээ анхнаас нь монголоор нь хэлд орвол тэгээд ямар ч хүүхд юу их хэлээрээ хэлд орсон хүүхд өөр хэлийгч сурахад бас амар байдаг гэдэм бэлээ. Тэгэхээр та нар минь болж өгвөл хүүхдүүдээ анхнаас нь хөөрхөн монголоор нь сайн сургаж заншаарэ. Тэгэхгүй одоо зарим одоо бас хөөрхөн ээж нар байдаг. Одоо нөгөө багаас нь монгол хэлээр хэлд оруулаагүй томорсон байна одоо ингээл монгол хүүхд юм чин гээл бас ухаарал монголоор нь яриулах гад хичээж байгаа мөртлөө нөгөө хүүхдүүд нь багасаа үзег болохоор бас жоохон хэцүү өндөрлөлтэй уурлах бухимдах зүйл анзаарагдаад байгаа. Тэгэхээр ерөөсөө л багаас нь хэлд орохдоо л монголоор нь оруулал зүгээр шүү гэж хэл захимаар байна. Тэгээд манай хүүхдүүдийн хувьд бол нэг нь чехэд төрсөн, нэг нь герман төрсөн, хоёулаа гадаадд төрсөн, Монголд ерөөсөө за хүүмэн нэг 8 сар амьдарч үтсэн. Бусдаар охин бол нэг ч Монголд тийм удаан амьдарч үзээгүй. За жоохондоо 6 сартай да за нэг сар явсан. Сая ингээд 5 настайдаа бас сар 14 21 хоног явсан. Тэгтээ монголоор айгүй хөрхэн сайн ярьцгаадаг. Яг Монголд байгаа хүүхдүүдийг бодвол перфект биш. Одоо ин аялахтай ярьдаг. Ямар санда хүүхдүүд хүмүүс Монголд хөрх очиад ярьж мэрхэн танаа хүүхдүүд чи ямар сонио гадаад хүмүүс монголоор ярьж байгаа юм шиг ярьдсан бэ гэж тэгдэг. Миний хувьд бол ингээд байнга сонссоор байгаа дөрөөсөө тэгэж санагддггүй. Тэгээд манай ах дүүсийн ээж эмээнэрхэн хувьд бол бас нөгөө интернет эдрээр ярьж марсаар нөгөө яриа мэрэг нь аягүй сайн ойлгодог. Тэгж хэлдэггүй манай дөнөр мөнөрийн хувьд бол яг танихгүй хүмүүсийн хувьд бол жоохон өөр ярьдаг юм шиг байлаа. Тэгтэл ямар ч сан монголоор ярина гэдэг чинь бас монголоор ярьдаг ойлгодог байна гэдэг чинь том давуу тал байгаа. Тэгээд одоо харин нөгөө нэг би чинь Монгол сургуульд одоо ингээ 3 дахь сургуульдаа сургаж байгаа. Тэгээд эхний сургууль нь бол хөөх ингээд офлайн болохоор ингээ хүүхдүүдэд тоглож наадаад цог суугаад тэгэл хөрхөн байсан. Тэгээд миний хувьд болохоор ганц би ээж болохоор айгүй хэцүү хөргөж өгч авахд айгүй хэцүү. Тэгээд хагас өдөр болгоо ажилтаа яадаг болохоор нөгөө хөрхөн ээж аав нарыг гуйгаал эцэг эхчүүдийг гуйн заримдаа хөрхөн багшийн нөхөр нь ирж аавна гэх мэтлэн хөрхөн бас чадлаараа л бас тусалдаг байсан бүх хүмүүс. Тэгтэл нөгөө айгүй хэцүү ингээл байн хүн гуйх чинь миний хувьд бол бас хэцүү шттэ. Тэгээл авах жөхгийн асуудал байсан болохоор хоёр дахь сургуулийн нь бол онлайнаар сурна гэсэн. Тэгсэн чинь онлайн сургууль нөгөө офлайн яаж агаад нөгөө хүмүүс чинь онлайн сургууль сурсан чинь жоохон сонирхолгүй хэцүү дургүй байгаад байсан. Тэгээд миний хувьд бол шантрахгүй ямар ч хэсэн л монголоор нь уншуулж бичих сургана гэл зорилгынхаа дагуу л яваад байгаа. Тэгээд одоо харин хамгийн сүүлийн сургууль дээрээ тогтно гэж найдаж байна. Хүүхдүүд ямар ч гэсэн суугаад сэтгэл айгүй өндөр байгаа. Тэгээд нөгөө нэг ахиад хизээ сургууль маань ингэж мэгээд асуугаагаад байгаа.
тэгэхээр айгүй хөрхөн өөрсдийнх нь хувьд бол бас амар сонирхолтой илүү гоё байж чадж байгаа. Тэгээд ингээд сургуулийнх нь бас тараах материалыг харахад ингээд өгж байгаа юунуудыг харахад тэгээд тэр багш нарны хайрцаж байгаа. Тэгээд сургууль цаг орж байгаа. Тэгээ завсраар нь завсарлаа төрхөн тэр завсарлагаанараас дуу бүжиг ингээд цуг бүжгэлж мүжиглээд байгаа айгүй хөөрхөн хүүхдүүдэд айгүй сонирхолтой лээ. Тэгээ тэр ном одоо дэвтэр мэтрийг бид нар нөгөө хувлаад гаргах юм. Тэгээ тэд нар нас айгүй хөөрхөн өнгөлөг айгүй хөөрхөн юм бэлээ. Тэгэл ингээ нэг зааж байгаа арга барил марил надад айгүй таалагдсан. Хүүхдүүд ч гэсэн таалагдсан. Тэгэхээр одоо бол энэ гоё онлайн Монгол сургууль дээрээ тогтно гэж бодож байгаа. Тэгээд ерөн эцэг эхчүүдэд зөвлөхөд бидэрт бол ингээд хүүхдүүдээ үнэхээр сэтгэл гаргаа сургыг бол зөндөө олон арга байна, зөндөө олон боломжууд байна. Хамгийн гол нь та нар минь бас ингээд тууштай гоё зориод үнэхээр Монгол хүүхдүүд л юм чинь монголоороо ярьдаг, ойлгодог, бичдэг байх хэрэгтэй. Одоо уншиж бичих нь бай гэхэд л монголоороо ядаж сайн ярьдаг болгооч гэж хүсмээрэн 3 сая гаруй монголчууд маань ингээд талын нэг тарцсан байгаа. Тэгээд тарахтаа ингээд хүүхдүүд нь удам өгсөнүүд нь монголоор ярьж чаддггүй байх чи ингээд харахад л хөөрхөн бондгор монгол хүүхэд одоо хангар нүдтэй харахад сайхан яг монгол хүүхд мөртлөө ингээд таг өөр хэлтэй монголоор ойлгох болохоор ямар үнэхээр ямар ингээд сэтгэл ингээд өвдмөр хэмширмээр санагддаг. Тэгэл хөөрхөн ингээл би ч ингээл энэ тэнд монгол хүмүүстэй дайрлахаар айгүй их ингээл гоё мэдлэл зэндэлдэг. Тэгэл ингээл хөвгтүүд хөөрхөн юм бэ монгол хөвгтэй штэ гэж ярахаар ойлгохгүй энэ таныг гэл тэгэхэр чин бүрстэй айгүй юу байгаа юм чинь энэ мэтлэн бид нар монгол хүмүүс тэгээд цөөхөн идэн монгол хүмүүс маань ингээд их орноо одоо цаашдаа монгол гэдэг юу ахын тулд их хилээ яриулдаг байх хэрэгтэй байна. Гэх мэтлэн чадах жижиг ч гэсэн юм дээрээ гоё санаа тавьж одоо Монголынхаа жижигтэн ч гэсэн хөгжилт нь хувь нэмэр оруулж Монголынхаа төлөө бас энэ чинь бидний ээж аав нарын хийх ёстой хариуцлагатай үйлдэл шүү гэж хэлмээр байна. Тэгээд томорсон сурах гэж авч яснаас ерөөхдөө ингээл жоохон дээр нь тэгэл айл болох монголоор яриад тэгээд янз янзын хүмүүсийг харж байна. Зөвхөн ингээд хоёулаа аав ээж нь хоёр нь монгол хүмүүс мөртлөө гадаадаар ярьдаг хүүхдүүдийг харж байна. Одоо өөрсдөө хоорондоо монголоор ярьдаг мөртлөө хүүхдүүдтэйгээ гадаад хэлээрээ ярьдаг. Тэгэл нөгөө хүүхдүүд нь ямар ч монгол хэлэхгүй, ямар ч монгол хэл ойлгохгүй. Энэ бол үнэхээр сарамсалтай санагдсан. Харин яг ингээд хичээх юм бол одоо зарим ээж аав нар одоо эрлийн зөвхтө зөндөө байгаа штэ өрхөн. Тэгээд тэдэрчин гэхэд л ээж нь аав нь хүсэж чадвал ингээд бас сурахчж байгаа байхгүй. Тэгээд би бүр нэг хөрхөн охиныг хараад за нэр нь хэм блэ хөрхөн нэр нь орж ирэхгүй. Үнэхээр биширсэн тэр охины заяа бэлэг автай монгол ээжтэй. Тэгээд монголоор үнэхээр мундаг уншиж бичиж сурцсан. Энд амьдардаг, энд байдаг. Монголоор бараг л манай хүүхдүүдтэй л адилхан манай хүүхдүүдээс бараг мундаг шахуу ярьдаг. Тэгээ үнэхээр ээж хүсэж чадаад үнэхээр ингээд нэг ингээд сэтгэл зүрхээ гаргаад ингээд хэлж яриад ах юм бол хүүхдээ үнэхээр л мундаг сурч чаддгийм байх гэдгийг би бүр тэндээс хараад үнэхээр биширсэн тэр ээжийг би бас сайн ээжийн танихгүй л дээ. Гэхдээ үнэхээр өстө мундаг ээж энэ л гэж юу асан биширсэн. Тэгэхээр хүсэж чадах юм бол үнэхээр хүсэх юм бол хаанаас сурах. Тэгээд тэр хүүхднийг ч онлайн сургуульд нэг ч монгол сургуульд явж байгаагүй гэж байгаа байхгүй юу. Зөвхөн ээж нь за эгч нь нас тусалсан бах. Тэгээд тэр хоёрынхаа ачаар тийм мундаг перфект монгол хэлтэй болсон. Одоо эрлийн хүүхд гэхэд тэгэхээр чин зарим ээж аав нар за аав нь гадаад юм чин аав нь одоо өөр улсын юм чин тэр заавал ингээ монголоор яагаад ах үгүй монгол хэл сурахад хэцүү ч гэдэм үү тэгж боддог. Жишээ нь бас нэг хүүхэн миний найз бас байгаа. Тэгэл ээж нь монгол аав нь бас одоо яг Бельгийн хүн биш өөр орны хүн. Тэгэхэд бас ингээл тэр хүүхдийг ч гэсэн ингээл одоо аавынх нь орны утгаар яриулдаг. Өөрийнхөө монголоор бас аягүй мундаг ярьдаг охин байгаа. Тэр чин 6-тай штэ жоох охин штэ. Тэгэхээр чин тэгээд ер нь л ингээл хүүхдийг тэр ээж бас аягүй мундаг
юутэй ээж хүүхдийг зүгээр тэгээ том охин нь бас айгүй гоё монголоор ярьдаг хөрхөн охин байгаа. Тэгээд одоо ингээ бас гоё энд өссөн мөртлөө 6-тагаас л иржсэн гэсэн энд өссөн мөртлөө монголоороо бас айгүй сайн ярьдаг. Эндгийнхаа 2-3 хэлээр бас айгүй сайн ярьдаг. Одоо тэгээ бүр Солонгост сураад нөгөө жоохноос л Аз хөгтөч ерөнхийдөө нөгөө Солонгос ингээл Аз төрлийнхаа амьдартай штэ. Тэгээл мөрөөдөл нэ гасан Солонгост очиж сурах. Тэгээ одоо хөөрхөн мөрөөдлөө биелүүлээ Солонгост сурж хөдөлмөрж бас ажлын юм мондэ орж явах шиг байлээ. Инг мэтлээ ингээд ээж аав нар үнэхээр хүсэж чадах юм бол боломжгүй юм байхгүй хичнээн хэлийг сурах боломжтой. Хүүхдүүдийг бол өрөөсөө зүгээр л ингээл чадна гээл ах юм бол бүхэл юмыг ерөөсөө боломжтой шүү гэж хэлмээр энэ. Тэгэхээр та нарын минь хичээл зүтгээд бас хүүхдүүдээ ингэчвэ энэ минь ингээд сурахгүй байх бай энэ минь ингээд хоёрын оронд одоо энэ хэлийг сурах гэж явах дээрээс нь ахиж монгол хэлээр зовоогоод яах уу гэх мэтлэн нөгөө бодох тусмал хүүхдийн тарих бага ажилтдаг болно. Хүүхдүүдэд ингээд чадна гээл болно гээл одоо хүүхдүүдийн тарих хамаагүй сэргээг байгаа юм болгоныг шингээж авах боломжтой байгаа. Энэ сайхан боломжтой үе дээр нь ерөөсөө л нэг санаа зовоолтгүй гоё хүссэн одоо сургамаар байгаа юмнуудаа сургаад аваарэ гэж хэлмээр байна. Тэгээ одоо зарим хүмүүс одоо нөгөө нэг одоо та хоёрын танаа хүүхдүүдийн ямар сургууль сурж байгаа онлайн сургууль сурж байгаа ингээд асуух ах айгу нэг янз янз ярьчаар л айгүйх дараад нэг асуултанд булагддаг аахгүй. Тэгэл ахаад бичлэг хийх үү тэр болгонд хариулах уу гэх айгу надад цаг зав угаасаа бага байдаг хүнд хэцүү байдаг. Тэгэхээр тэр сургуулийнхаа талаа бас гоё информац өгчээ. Тэгээ одоо унаг гээд одоо зарим ээж аанаар сонссон байгаа хаа айгүй хөөрхөн онлайн сургуулаа дэлхийн 32 орнд ингээд 32 орны хүүхдүүд суралцдаг. Тэгээ хөөрхөн онлайнаар цагаан толгоогоо ингээд цагаан толгоон баяр маяраа хийдэг. Айгүй хөөрх юм билээ. Одоо манай хоёр дөнгөж эхэлж байгаа болохоор одоо тэр цагаан толгоон баяр маярд яаж үзээгүй л байна л да. Тэгтээ бүр хөөрхөн зохион байгуулж байгаа, хийж байгаа юмнууд нь үнэхээр их таалагдсан. Үнэхээр мундаг хүмүүс илээ. Тэр гоё харьцаанууд нь бас супер илээ. Тэгэл хөөрхөн одоо энийг тэгдэг, ингэдэг одоо жишээ нь Монгол готл дээр байдаг зарим юмнуудыг би бол мэдгүй штэ. Одоо юу гэж нэрлэдэг. Тэгэхээр чин тэр мэр талаарч байх шиг айгүй хөргөн би бас ингээд материалаас нь ингээд жоохон танилцаад үзсэн чинь айгүй таалагдсан. Тэгээ ингээд ёс заншлын талаар дан хилээ биш бас Монголынхаа ёс заншлын талаар айгүй хөрхэн заагаад оруулаад өгсөн. Надад бүр үнэхээр таалагдсан. 3 тийм одоо номл гэх юм да тий тэрийг гаргаж аваад бэлтгэх юм билээ. Тэгээ тэр 3-аг ингээд тэр цагтаа тэгээ цагуудаа гоё ингээд сонгох боломжтой 7 хоногийн 2 байж олно 1 байж олно гэл эцэг эхчүүдийн цаг заав тэгээд нөгөө цагийн зөрөө мөрөөг ин айгуу гоё тааруулаад хамаг юмнуудыг гаргаад өгчт юм бэлээ. Тэгээд үүний хувьд бол тэгээд ингээд доошлох тусам илүү цааш нь сурах тусам үнний хямдраа авчт юм бэлээ. Тэгээ би ингээд гоё юуг ин холбогдох Facebook мөг хаяг маягуудын дараа комментэн хэсэгтээ эсвэл нөгөө юм үндэ холбож бичлэгтэйгээ холбоод оруулчих. Тэгээ та нар маань информац авахыг хүсвэл тэдэртэй холбогдоод тэгээ хүүхдүүдээ гоё сургаарэ. Үнэхээр хөөрхөн сонирхолтой юм билээ. Одоо үед бүх юм ингээ онлайнаар болох боломжтой болсон. Ийм сайхан заавал хөргөж өгж авч ингээ цаг зав алдаад байхгүй. Бид нар ч одоо нөгөө Монгол сургууль анхны офлайн Монгол сургуульд найханд хөргөж өгчөөд авчаад 2 оронд 2 цагийг бас нөгөө тэнцээ ингээ гэрлүүгөө яваад ирэхийн хооронд ингээд баг амжихгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгээл тэнцэн чин суугаал хүлээн гих мэтлэн ингээл начиг нөгөө цаг зав нь хөрөлцдөггүй хүнд бол тэр мэртэл дээр айгүй хэцүү хүндрэлтэйсэн. Тэгээ энэ мэтлэн одоо бүх юмыг энэ онлайнаар хийх боломжтой болсон. Бүх юм онлайнжид шилжсэн. Тэгэхээр ээж аав нар мэн ч ихсэн одоо ингээд цаг үетэйгээ зэрэгцэн алхаад цаг үетэйгээ зохицоод бүх одоо онлайнаар хийх боломжтой бүх юмнуудыг харьцаад хийгээд жишээ нь одоо Zoom аппликейшнийг одоо хүн болгон л мэддэг болж байгаа ах. Тэгтээ мэдтгүй хүмүүс бас үнэхээр их байгаад байлээ. Telegram, Zoom гэх мэтлэн одоо онлайнаар гоё хичээл сургалт байнга авдаг хүмүүс бол мэдж байгаа. Байнга авдаггүй хүмүүс бол мэддэггүй байгаа. Тэгэхээр тэр мэтлэн иймэрхүү гой аппликейшнуудаа сайн бас мэдж аваад гоё сургалтууд одоо жишээ нь тэр юу бол
хичээл нь бас Zoom аппликейшнээр явдаг. Би чинь Zoom аппликейшнээр байнга нөгөө формула challenge light team-ийнхаа үйл ажиллагаанууд бид нар чинь Zoom-ээр дандаа холбогдож орноос холбогддог. Тэгээд Zoom бол үнэхээр мундаг гоё хэрэгтэй аппликейшн. Энэ мэтлэн ингээл ээж аав нар ч гэсэн хажуугаарнаас жижиг ч гэсэн юм сурж байгаа байхгүй юу? Хүүхдүүдээ тэр хичээлд нь ингээл Zoom аппликейшн оруулж яан камерын нээж яан хааж яан микрофоныг хааж яан нээж яан гэл мэдэж авах боломжтой. Тэгээ жижиг ч ихсэн юм дээр л ингээл суралцаал явна шүү. Одоо үед хэдүүлээ 21-р зуунд зэрэгцэж алхахын тулд утас муцаа сайн ашигладаг болмоор байна. Гой гой аппликейшнуудыг сайн ашигладаг болмоор байна. Миний хувьд бол зүгээр мэдхгүй байгаа юм зөндөө байгаа. Сурах юм бол зөндөө байгаа. Тэгэл та нар минь ч гэсэн одоо хэрэгтэй сурах ёстой одоо дутуу байгаа юмнуудаа бодож агаад одоо надад юу дутуу байгаад байна би юун дээр ажиллах та муугаад байна гих мэтлэн юмнуудаа ингээл бодож байгаа л тэр чиглэлээр ингээл жижигэн ч гэсэн сураал өөр дөнийх дарамт учруулахгүй багаар гоё юмнуудаа аль болох өдрөө алханаар жоохон суралцаал явахыг хичээгээрээ гэж захимаар байна. За тийм өнөөдөр энэ хэлний талаар сургуулийн талаар ярмаар санагдсан. Ерөнхийдөө баг бүгдийг ярьсан баха. Мартаагүй юм байхгүй бах. Ямар ч сан тэгэл ээж аав нар сэтгэл зүрхээ гаргаж чадах юм бол хүүхдүүд минь их хилтэйгээ байна, их оронтойгоо байна шүү. Одоо ингээл та яг уу тэгэл хүмүүс чинь тэгэл хөгшрөөл ирэхгээрэл нөгөө ямар сэндэ нэг тим яриа идэг гэжтэй Монгол ямар яс тавих газар юм. Тэгээ нөгөө олон жил гадаадд амьдарчаал тэгэл нөгөө өхөөр их нутагтаа очиж ясаа тавья гэл ярьцгаад штэ тий. Тэгээд тиймэрхүү мэтлээ ярианууд байдаг. Тэгэхээр та хичнээн ингээл одоо тэгэл таны хүүхд ч гэсэн одоо бид нар ч гэсэн ингээл өвдлөө өгшөрлөө гэхэд ингээд их хилээрээ ингээд сэтгэл зүрхээ ярмаар байдаг. Тэгэхэд ч нөгөө хүүхдүүд чинь бид нар чи хичнээн гадаадд хэл сурж байгаа ч гэсэн гадаад шиг гоё перфект ярьж сэтгэл зүрхээ онгойлгодог тийм сурна бол гизүүдээ мэдхгүй одоо тэгээд сурдаг хүмүүс нь бас мундаг сурхал ах. Тэгтэл ерөн ингээл яг хүн ингээд би бас нэг тийм яриа сонсч байсан юм аа. Хүн яг ингээд төхөөрөө өгөх болохоор нөгөө яг их хэлээрээ айгу ярдсан байлээ. Гинт ихлээрээ бүр амар дужигнтал ярдсан байлээ гэл сонсч байсан. Бас нэг тийм подкаст байсан уу юу байсан бэ? Тэгэхээр тэр бол яг өстө үнэн байгаа аахгүй юу? Тэгэл хүн өчнөө энд одоо ч гэхэд чи ингээл багаар утахад л 3 хэлтэй хүмүүс эдэн штэ. Нөгөө Герман, Англи, Франц, Нидерланд 4 ч юм уу 3 хэлтэй хүмүүс эдэг. Тэгэхээр чин тэгэл за яг энэний нутгийн тэгээ гадаадаа хүмүүс одоо бүр амар их болцсон. Тэгэл одоо бас энэ туркууд одоо Марокко юу ч гэдэг л юм надаа. Манайхан болохоор хар алтрууд гэд нэрлэлцээд энэ бас хасан баа ихтэй үсээ хайлгас ихтэй хүмүүс эдэг. Тэгээ тэдрээ болохоор ингээд айгу бас мундаг. Яг л хүүхдүүд нь бол өстой мундаг турк хэлээрээ өчнөө энчээ төрж өссөн мөртлөө туркээрээ мундаг ярьдаг хүмүүс эдэг. Ёс заншлихаа удаас бас мундаг тэр заншлаараа л явдаг. Хичнээн гадаадд амьдарч байгаа ч гэсэн яг л тэр ёс заншлаараа тэр баяраа хийдэг, ёс заншлихаа тэр хувцсыг өмсдөг, тэр хэлээрээ ярьдаг тийм хүмүүс байдаг. Тэгэл энэ мэтлээ ерөөсөө хүмүүс хүсгэл юм бол тийм боломжтой шүү. Би ерөөсөө одоо тийм турк одоо энэ араб хүүхдүүдийг хичнээн нэг энд өсөж хүмүүжж байгаа ч гэсэн одоо дан ээж автгаа Нидерланд хэлээр ярьдаг хүмүүс, Герман хэлээр шууд ярьдаг хүүхдүүдийг өрөөсөө олж ер нь л мэдхгүй нэг байхгүйсэн санагдах юм. Германд бол ингээл нөгөө туркууд аягүй ихэдэг. Тэгээ туркуудын хүүхдүүд ээж автгаа яг туркээрээ ярьдаг. Найзуудтайгаа германаар ярьдаг гэх мэтлэн. Тэгээд ингээд нөгөө нэг айлган ч гэсэн амар гоё цэвэрхэн ярьцгаадаг хүүхдүүд байдаг байхгүй юу. Тэр мэтлэндээ герман энд ч гэсэн бас тэгдэм байх гэсэн герман цэцэрлэгээс нь таны хүүхд Монгол бол монгол хэлээрээ сайн ярьж ах хэвээр, турк бол турк хэлээрээ ярьж ах хэвээр. Та ерөөсөө их хэлийг мартуулж болохгүй, их хэлээ сайн мэддэг хүүхд гадаад хэлийг маш сайн сурч чаддгаа гэж заад юм билээ анханасаа. Тэгэхээр тэр бас аюун мундаг аахгүй. Тэгээ зарим нэг би одоо Монголд амьдраад байгаа монгол хүүхдүүдийг ингээд англиар ээж автагаа ингээд монгол үг англи үгийг ингээ микс нь холиод яриад байгаа хүмүүсийг бүр гайхаад идэв дөө. Монголд амьдарч ээж ямар учиртай юм сонирхол санагдаад байгаа юм да. Тэгээд
их орон гэдэг юм уу хайрлаж, нандинаж, дээдэлж ер нь их хилээ хүүхдүүдтэй өглөөлнө шүү. Эцэг эхчүүд минь ээ. За тэгэл имзэгэлдэг сэдвэд хатлаар гаргалаад жоохон юу ярих гал эдийн нэг тийм ойлгоорой бүгдээрээ. За тэгээд бүгдэнд нь амжилт төсөй, гоё хүүхдүүдээ хичнээн гадаадд өсөж байгаа ч гэсэн монгол хэлээр нь заавал яриулдаг болгоорой. Монгол хэлээ мэддэг, сайн мэддэг хүүхдүүд амар хүрхэн зүрх халаад манай охины хийдэг зүрх юм. илүү сайн өөр хэлүүдийг сурдаг шүү. Тэгээд та ерөөсөө тийм ойрхны юу яахгүй та тэртээ тэргүй хөгшрөн та тэртээ тэргүй Монголдо амьдран очин тийм болохоор ерөөсөө хүүхдүүдээ та тэгээд хүний нутагт хүүхдээ хайчаал Монголдо ганцаараа ачаад амьдрна гэж байхгүй. За ядчил таныг өнгөрөх үед ч хүүхд ч Монголд очиод одоо юу гэдэг юм уу яриад тахгүй. Нөгөө нэг оршуулахад хамаатан садан гэр орныхантай ч ойлголцож чадахгүй бол ямар айхгүй те. Тиймэрхүү юм уу бодоод ч болтгой. Тэгээ хүүхдүүдээ монгол хэлээр сургаарай. Хичнээн гадаад аав ээжтэй байсан ч олон хэлээр нь бүгднгийн санаа зоволтгүй ерөөсө сургаарай. Хүүхдийн тарих аюу ухаан гэдэг чи юм сурах тусмал улам томорж юм сурах тусмал илүү гоё шингээж авдгийг шүү гэж захимаар хэлмээр байна. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.